1930-аад оны сүүлд тэнгэр нүүгэлдэж Монгол орн тэр жигтэн айдсын манд автжээ. Наван лам эгэл нэгэн бус ирээдүйн харанхуйг төрүүлж харсан гигантэн байв. Тэрээр нэгэн өглөө шавнартан би маргаашийн нарыг харахгүй. Учир нь энэ харанхуй ертөнцид нүдтэй байх нь дэндүү хөвдөлт юм гэж хэлээд өөрийнхөө хоёр нүдийг хадагт боож бурхан дахлынхан өмнө өргөл болгон тавьжээ. Тэрээр сохор улсан ч түүний дотоод гигээ улам тодорч сумын төвд болж буй бүх хилэс хэрэг хин хэнийг барихаар төлөвлөж байгааг яг хажууд нь байгаа мэт хэлж өгдөг болов. Нэгэн шүн ногоо малгатнууд түүнийг баривчлан ачааны тэрэгний ард шидэв. Тэд түүнийг доромжлон чи тийм мундаг юм бол хаашаа явж байгаагаа хэлээч гэж асуухад Наван лам цус танидныхын ухлаад дундаас инээмзэглэж би гэгээрөө харин та нар мөнхийн харанхуй руу явж байна гэжээ. Тэд түүнийг нэгэн гүн жалганд аваачив. Гүйцэтгэх тушаал өөгдөж буундуу дас хийхэд ламтан унахтан газар шороог чанга гатгаж би сохорч гэлээ та нарын үр удмыг 7 үеэр чин харах болно гэж шивнэсэн нь тэр хавийн салхинд шингэн үлджээ. Ламтны хөнөөсөн цэргүүд тэр шөнөөсөн эхлэн хачин өвчин тусаж тэд гэрэл харж чадхаан байж зөвхөн харанхуйд л байхыг хүсдэг болов. Нарны гэрэл тэдний арьсыг түлж нүдийг нь соглох шахаж байлаа. Та нарын гэгээ дунд гардаг шиг тэрхүү сохор лам бол зөвхөн хилэмгцэн нэг лам биш. Харин тухайн үеийн нийгмийн сохорсон ухамсарт зориулсан амьд золиос байсан юм. Хүмүүс бие биеийн барьж өгч итгэл найдран алдсан тэр үед Наван лам өөрийнхөө нүдийг өгснөөр сүнсийн бүү сохлоорой гэсэн сүүлчийн сургамжийг үлдээжээ. Одоо ч тэрхүү жалганы орчинд шөнийн цагаар яваа хүмүүст гэрэл үзэгддэг гэх яриа бий. Зарим нь үүнийг Наван ламын гэгээ гэдэг бол зарим нь түүний хөнөөсөн хүмүүсийн ирж хайжгүй өршөөл гэдгээ.